5, 4, 3, 2. Хаврын сайхан өдрийн мэндийг хүргэе. Бас бороотой өдрийн мэндийг хүргэе. Зуншлаг их сайхан болох юм шиг байна. Айгаа олон юм байна. Ингээд манай энэ удаагийн зочноор Монголын улсын одоо намайг шалтгаалаа. Монгол улсын засгийн газрын шагналт соёлын тэргүүний ажилтсан X2 Production-ы жүжигчин Бархуу орж байна. Ямар хөө Бархуу орж байна. Би яргсан юм. Ирнэ арай л эхлэх байгаа. Яг альбаас эхэлж идэх үү? Сайн нэг тоглоом шүү дээ зүгээр. Нарийн юмсан. Хүй, эхэлсэн баг. За ингээд Бархуу оролцож байна. Бас урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Хоёрдугаар 20 хэдэн зочин орохдоо ингэж удаан бас хүлээж ирсэн. Би чамаа мундаг залуу гэж би дотроо аягүй үнэлж явдаг байсан. Одоо өгсөн. Одоо би тэрийг засч авч чадахгүй. Чи хавар явж байгаад ирв. Тэгэл мэдчихэж шүү дээ. Хермис дээр явж ирсэн. Манай тагнал мэдээ. За чи хермисээс 2 обоо аваа гардаа шүү. Засар мосор юу гэдэг юм бэ? Гөө. Зүгээр. Гэрэл харсан гэсэн. Юу болоо яа гэрэл харж байгаа тэгээд. Гэхдээ би нэлээд нэвтрүүлэлд орж байхад ингэж яарч сандарч ийсэнгүй нэрэ. Сандарч наашаа ирлээ өөр. За баярлалаа. Замын голоос наашаа гүйлээ. За баярлалаа. Өнөөдөр миний машин явдаг өдөр байхгүй юу бас. За. Тэг хүний машин дагдаа явсан чинь хүн бараад 8-аар төгсөн үү 3-аар төгсөн үү? 3-аар төгсөн. Манай юм бас явдаг те. Тийм. За хоёул гараад гоё алах шүү. Самын голоос. Техникийн зөв өөртөө алхаад явчих заяа. Хамтрагч маа намайг хөлөд өгч байна. Чи автобусанд хамгийн сүүлд нэрээ хизээ суусан бэ? Автобусанд сая бид нар нөгөө 5 өдрийн урлаараа гэж тоглолт хийсэн. Сая 6 сарын 1-ний таалтын тоглолт тоглосон. Тэрний рекламны зургийг авалтанд явж хаад. Зүгээр ер нь өөрөө яг амьдрал дээр ингээл. Амьдрал дээр бол Чингэлийн автобусанд шүү дээ. 2004 онд. Гэхдээ чи ингээд чимхүүлээл ингээл яагаад гэж явж исэн тохиолдол. Тэр бол байна. Тэр бол 2000-ад он ихээр 2000 он хавцаал итгэж явжсэн. Би жилийн өмнө автобусанд суусан шүү. Тэгээд ямар гоё юм бэ тийм үү? Мартин 8-наар нөгөө нэвтрүүлэгт орж аваад тэгээд явуулын ток шоуд ороод тэгээд дууссан бүр. Гэсэн чи амар гоё хүсэл биелэгсэн. Тэр чи мэдсэн. Автобусанд дуулчихсан гэж бодчихсан. Одоо онгоцон дотор дуулж үзмээр. Автобусанд яаж үзэх хийсэн те? Онгоцонд яаж үзэх юмсан? Холын нислэг дээр бол яаж болно шүү дээ. Хоолондоо эдгээр нэг хүмүүс ингээд унтаад ийм болдог шүү дээ. Тэр сэрээгээ дуулчих юм уу? Гоо те өөрөөрөө. Нэр плет аваагүй явж байгаа баригдчихсэн нөө плет чалгагч нарт. За баригдчихсан. Тэгээ яг задуусна. 10 дугаар анги манга төгсөөд 10 дугаар анги мангтай бол тэгж явж илсэн. Тэгээд тэр нэг тасганы явааны тэнд билет шалгалт. Тэнд тайвар шалгалт. Тийм, өстой таардаг гэсэн тийм. Чи бас баригдчихсан. Шууд өгөх юм бол мөнгөгүй гэсэн чинь аль өгч юм гоо амар юм биш ёо. Би ч гараал гүйжсэн л та гараалгүй гэл зогтчихсон. Одоо энэ автобусны шалгалт хийж байхгүй болсон юм шиг. Мэдхгүй. Байдгүй. Чи өөрөө хизээ суужсэн хамгийн сүү. 1-2 дугаар курсээс хойш баг суугааг бол баха. Баг л. Тэр чи одоо сэдэн жилийн өмнө гэсэн үг үү? Тэр 100 жилийн өмнө. Тэр 120 орчим жилийн өмнө. Тасгах толгойргүй л. Бомбир наацсан. Чи фото зураг сонирхдаггүй? Фото зураг уу? Авдаггүй юу? Үгүй. Ерөөсөө авдаггүй. Чи өөрт миний гэж амлаач гэд миний клипэн дээр амар фото зураг аваад байдсан шүү дээ. Тэр чи сая тэр чи яриад байж. Оо тийм үү. Нэр тэрэн дээр чи одоо тэгээд яг дуучинтай нэрдээс тааралдаггүй шүү дээ. Тэгээд клипэн тоглосон шүү дээ. Хоорондоо тааралдаггүй. Ерөөс тааралдаггүй. Уулзаагүй. Ер нь уулз хүслэл аявих байсан. Угаасаа байна шүү дээ. Мэдээж тоглосон хүмүүстээ баярлалаа гэж хэлэх гэж. Тийм үү. Тийм би болохоор нэр одоогийн нэрээр дамжуулаад Бархуутай баяр зул. Тийм модельтэй бас баярлалаа хэлмээр байна. Одоо харин. Гэхдээ яг тийм баярлалаа л. Баярлалаа амьдралаа. Тийм. Одоо Уул тэр үе таар уулцсан болоо. Их л гоё тийм бас нэг юм болох гэсэн. Одоо өнгөрсөн. Тэр чи хэдэн оны клип юм? 2005 6 тийм 6. Одоо тэгэл цаг хугацаа айгүй хурд өнгөрч. Яг худалчинд 2 жилийн дараа тэгэл 10 жилийн өмнөх үйл явдал болох гэж байна. Тийм хэврэл шүү одоо манай Бархуу тийм. Юу сая үсээдсэн бүр үзсэн шүү дээ. Тэрийг мэдчихсэн шүү дээ. Тэг байн битээ ингээд дээ. Яах вэ? Тэгээд би манай нэвтрүүлэх нөгөө дараалаад эргэтэй зочин олон ороод болохоор би баярлаад авах. Манай юм ба дандаа эмэгтэй зочин оруулаад байдаг. Тэгээд манай камертоны ганаа орлоо дараа нь тийм. Манай Бархуу ямар хэцүү. Стартын менежер. Ямар амар өрөө. Тэгэхээр чам тэгээд фото зураг гоё юм аппарат байлаа гэж бодъё л доо. Тэгээд бараа ингээд нэг зураг аваад тач гээл те. Тэгээд ингэ чинь нэг л те.
чамд юу яа нэг гоё охид бүсгүйчүүдийн зургийг авъя те чамд 50,000 төгрөгийг 50-ын дэлгүүрийн зураг авъя 150,000 төгрөгийг чайлын авах 150,000 авах юм л. оо чай яах Чаа юу нэ? Чаа намайг одоо юу мишиг болгоод хөөгөө тэнэг чадсан. Үгүй сэтли бол яах юм бэ? үгүй яг хэрэгтэй чи шимжүүлж штэ гоё ирчих. Би ирчүүдийн зургийг авах шүү дээ. Хүүхдүүдийн зургийг авах. Чи шал тэнийг 100,000 төгрөгийн төлөө яа давилгын юм аа. Тэр одоо хүүхний зураг аваад утас мутсын ягаад алиа жоох инээ минэ гэх те. Бас гэр бүлийн хүн хардах юм чинь бас тийм шүү. Шигаа тэр чи бөө юм болно. Асуудалтай. Эми явах тий. Тиймэрхүү юмд орооцолтыг аль болох хүсдэг шүү дээ. Манай бархуу үннүү нэрээ ток шоуд орж илүү. Орж байгаагүй. Гэтэ эднийх чинь нөгөө юу X түүцийнх нь нэг шинэ жилээр дуурайгаад хийжсэн тий. Тэрийг нэрээ телевизээр үзчихсэн. Анаа чам дээр Дуурайгаад. Гэтэ зөвөр оноохоо нэг адилхан болоог л шүү. Нэг тийм оноохоо нэг тийм бүстэй нэг болоог. чи өөрөө ингэж суугаад ингэж суугаад тэрий чи гэтрэл зовоос өөрийг аашаага гişиг би ихтэй ерөнхийдөө ингэж суух айгуу дуртай баг. Ингээд юу нэр ресторан ч юм ингэж суух гэр мөртэй ч юм ингэж суух дуртай. Ерөнхийдөө тэгээд ингэж суугаад. Гэтэ чи хэн баяг эвдэж байгаа байхгүй. тийм. Гэхдээ би ингэж бодсон. Одоо X түүцийнхэн гэдэг бол одоо Монголын бас номер 1 л одоо хошуу урлагийн продакшн шүү дээ тий. Мундаг продакшн. Тэгээд шинэ жилээр гарч байгаа тэр нэвтрүүлгийг бол Монгол орондоо яриа гадаад сууж байгаа бүх хүмүүс үзэж байгаа байхгүй юу тий. Одоо X тууд шинэ жилээр гарна гэж бүгд ингээд хүлээгээ сууж байгаа. Тэгэл монголчууд тэр аяараа үзэж байгаад миний нэвтрүүлгийг тоогоод тий гаргаж ийн гэдэг бол би ингэж өөрийгөө аягүй голонгоо боддог байсан. Үннийг нэг хүмүүс үздэггүй тий. Хүмүүс надад угаасаа ингээд хүмүүс ойлгохгүй надад угаасаа дургу энэ л айгу тэнийг залуу гэж хүн болгоно гэж боддог тий. А би бол дотроо картер хийгээд байгаа юм чинь тий. Өөрөө л би сэтгэлж ур чадвараа гаргаж ин даа гэж хийгээд идэг. А хүмүүс л тоодгүй гэсэн чинь X төс намайг хийхэр чинь би өстө тэнгэрт нисэж байгаа хөөх тий. Ийм том продакшн намайг тоож хийж идэг чи ёо. Тэр бүх айгүй олон хүмүүс төрсөн. Чи зэрэг наадахаар ярьдаг чинь түрүүний автобустай адилхан ингээд сэтэл өгөх юм байна. Одоо чамайг магтах хэрэгтэй юу? Хайртай ингэ мэддэхгүй магталтаа. Дараа нь тий MBN цэлийг нэвтрүүлгийг бас тэгээд намайг шүүж олж явах юм биш лөө. Ер нь бид нар энэ жил сая өнгөрсөн жилийн шинэ жилийн нэвтрүүлгийг хийгээгүй. Яагаад хийгээгүй гэхээр хийсний дараа олон хүмүүс сайхан сэтгэл төрснөө бичдэг. Тэгээд сөргөөр бас бичдэг хүмүүс ч ихээдэг байхгүй. Тэг үнэхээр телевизээр юм гараагүй те шинэ жилээр. Баах нөгөө нэг шагнал гардуулдаг мундаг сэтгүүлч нарын шагналаа гардуулцгаагаал тэгээд шахаад дууссан тий. Харин энэ жилийнхийг бол хийхээр. Дараа жил хийгэрээ. Яа. Ойлгох нэг нь ойлгоно, ойлгохгүй нэг нь ойлгоно. Тэгээд хүмүүс ингэ шүүмжлээд ингэж яана гэдэг чинь бол миний бодлоор тэгээд барыг атаарч байгаа хүмүүс л тэгдэг гэл одоо өөрийгөө бол би тэгж санагдав. Тийм би ч гэсэн бас тийм л хальтаа. Тэгээд чиний нэвтрүүлгийн хувьд бол яалч одоо нэрэ чиний хэлдэг үнэн л байхгүй. Хүмүүс их үздэг шүү дээ тий. Одоо тэгээ сүүлийн үед бол яг чиний тэр үнэнтэй ч адилхан. Та хоёрын нэвтрүүлэг бас тий. Бид өөрөөр наачд бол бас газар аваад байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа. Хагасан гинжиг тастаад байгаа юм байна. Зэгцэн үү? Амар ингэж юу батлаад ирсэн. амьдралын хэм маяг гэж юу юм бэ сэлээ? Өглөө хоёр чиг хоорондоо ярьсан юм. Ингэж яагаад ингэж ороо Бермудыг оруулах. Зөөлхий явуулж гид хүчтэй ингэж шүү дээ. Ингээд би сэлигээс асууж яана гэдэг чинь ярилцлагын нэвтрүүлэг үнэн үү хийж яхад арай өөр байсан. Тэгэд би зүгээр өнгөрч байгаа юм биш. Зүгээр л яг ярихад үнэн үү хийж яхад бол ярилцлагын нэвтрүүлэг айгу уйдахтай байсан баг. Тэгээ би тэрийг эвдий гэж утсан баг. Ингэж ярилцлага бас хийж болно гэдгийг харуулъя те. А би сэлигээс ингээд асууж яана гэдэг чинь бас л энэ ярилцлагын өөр төрлийг хөгжүүлж байгаа. Одоо заавал зочин гэж нэг хүн суугаад хоёр талаас нь асуултаар болоо. Гэх нэг хүн лөв гэдэг байнга хөвшмөл юм биш те. Ингээд тойроод ингээд хөгжигдөлтөө нөгөө юм яагаад тэр хооронд ингээд чи бас бодож амжаал те. Энд чинь бол их зүгээр. За бурхан чамд ер бусын эд шидийн авяас өглөө гэж бодъё. 3 эд шид заяа. Та хоёр хоёулаа хариулаа шүү. Тэгээд нэг нь болохоор юмыг нэвт хардаг. Одоо энэ хайрцан дотор юу байна? Энэ ханы цаана юу байна? Нэвт хардаг. Нөгөөх нь болохоор биеэрээ нэвтэлж чаддаг. А нөгөөх нь болохоор нисдэг. Ийм 3 авяасын нэгийг чамд олохыг үлчээ айлыг ах уу? Барх уу? Ниссэн шүү дээ. Шууд нисдэг болох уу? Шууд тийм онгоц гэж шууд өөрөөр нисэл явчмаар санагдаж. Тэг шууд гадаад руу нисээ явчих юм уу те? Тийм. Яадрын шин нисэл яа. Хэдэн километр цагийн хурдтай яа.
амар асуудаг тэр юу нэвтлэгтэй яг яах яа. Хамны зузаа хамаагүй те. Нисгэд километр цаг хурда. Юу тийм байна. Студик компьютер зүгтэй. Өнгөө ярихаар үргэлжлүүлээд авцуугаад байна шиг. Тийм бол. Бараа бол нисгийг авч байгаа юм те. Тий. Чи Нефт хардхан зүгээр юм уу? Ерөн зүгээр юм уу? би тэгвэл биеэр нэвтэлтгийг авал ханаа. Тэгээд гурлаа нэгээр нь авчихсан. Ниси гэдэг. Би бол бараатай бол шууд эсрэг санал өгмөр. Нисигээ тэх юм бол одоо юм хөгжөөд нөгөө нэг хойдолтой ингэж яаж байгаа л ингэж нисдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд аягүй хөгжөөд байгаа хэрэг. Тийм болоо. Тийм төлшин дуусчул яг онголтод очиж гэж. Би бол одоо ойлгохдоо тагтаа шиг шууд тэгэл нисэл хүссэн газараа буугаал тэгэл алхаж малхаж болдог. Тийм юм гэж ойлгосон. Тийм л. Гэтэ хурдан нисэж чадахгүй ч юм уу. Машин байна заяа. Мотлууд байна, онгоц байна, ийм онгоц байна те. Ингээд нисдэг юм байна, шүхүр байна те. Хөөдөг юм байна. Тийм бараг нисээд явж байгаа тийм шууд нэг агарын хил зөрчлөө бууд. Ямар хэцүү юм бэ? Айрон дээр гадаг шүү. Бодгоочод байж. Зүгээрээ би ганцаархнаа нисмээр. Нисээд тэгээ юу хийх юм? Нисээд гоё тэгэл дээрээс бүгдийг харахгүй. Нефт хараад. Чи нефт харахгүй шүү дээ. Зүгээр дээрээс юм байна шүү. Тэр их хэмжээнд үүлийг харна шүү те. Ямар ч зүйлээс нисгэл гоё. Чи нефтлээд юу хийх гээд байгаа яг үнэс. Хоёр хүмүүс яаж ингэ харна шүү. Хоёр хүн чи тийм сониуч гаж дон тоолцсон юм уу? Би ч гаж дон шүү дээ зээл юм. Гаж дон. Хоёр хүн яаж хаа малуугаа эсвэл харъя л да өөр хүн амтантай уулз чинь ханы нэвтэл харж байгаа. Эсвэл банк дээр өмсдөг юм билүү? Үгүй ханаа нэвтэлсэн чи айгуул нөө мөнгөний цааталтаа гараад маш гарч ирэхгүй л үү айгуул нэг тийм гайгүй л үү. Кармалч л гайгүй юм ш нэр. Тэгээд ан баг тэгэлцээ. Миний харин бол нэвт хардаг бол гоё байгаа сте. Ер нь бол нэвт хараад л шүү дээ. Хитми хараад өөр юу ч хийж. Учиргүй нэвт харсараа сүултээ зүгээр. Чи баримтгүй чи юу яриад байгаа юм гээд чи одоо жишээлбэл нэг найз сүгэ харлаа гэхэд юу яриад байгаа юм тэгэхгүй шүү дээ. Баримтгүй хаана нэг. Үгүй заавал тийм хардталтаар ашиглах. Өөр өөрийнхөө амьдрал дээр юм юм тусаж аваад ярьцгаах юм а те. За яагаад зүгээр өөр юм яри. Би тэр нэвтэлтэг дээр хамгийн сүүлд нэг гоё юм яримцаа. Мэдээч л гоё сайхан байшинд амьдэрдэг байлгүй дээ. Гэхдээ бүр үнэхээр гоё одоо тийм гоё хаусанд амьдрий гэж боддгоо. Үнэхээр гоё тийм хансаг том гоё хаус. Ердөөс тэгж бодож байгаа. Өөрөө байгаа юм даа л сэтгэл ханамжтай. Яг хүн тэгэл цаашаа шүү энийг гоё болгочихсон гэж боддог л юм. Чисээ тэгээ обоо аваад яваадсан мэт. Тэр бол нэг засвар өөр газар нэг засвар. Байна. Чи гэж бодсон юм гоё өстө тасарцсан хаусанд амьдрий гэж боддог. Гэтэ яг ийм юм байлаа. Тасарцсан хаусанд амьдарч болно, амьдарч байгаач бүсгүүчүүд байгаа шүү дээ, тэ. Тэгээ би яг ийм бэлэрч ерөөсө хүн ямар газар төрж өснө орчинтойгоо нэгдүгüрт тасдаг. Би болохоор одоо ингээл 3 өрөө байранд тэ өгсөрмөл зүгээр нэг 9 давхар байшин 3 өрөөнд төрсөн. Тэгэл зүгээр ээж аман цэхэтэй айлын л юм охин байгаа хгүй айлын бага охин. Гэтэл ингээл яг гоё хауст амьдрах хэрэгс чаддгүй юм лээ. Өөрөө угаасаа яг тийм орчинд амьдарч үзээгүй. Амьдрааг болохоор угаасаа л байгаа юмд хандсан юм ихтэй. Хамгийн аз жаргалтай болгодог юм нь юу юм бэ гэхээр дуу хөгжимтэй өөрөө дуулаад тайзан дээр гарахаар хүмүүс алга ташлан донд вау ямар гоё кафе юм бэ гэсэн тийм тустай зүйлээ. Би болохоор яг амар тэр нэг баян эмэгтэйчүүдтэй адилхан ханамжтай байдаг хгүй юу. Тэр хүн болгоны сонирхол өөр болохоор би болохоор тийм хауст амьдрах үнэхээр ерөөсөй боддог. Одоо 3-4 өрөө байгаад л надад хангалттай гэж боддог. Хитрхи том юмд амьдраад тэгээд амбал зөөхөн бол зүйлд амар. Тайгаар тий. 130 өрөөтэй нэг хайр шавхавта болио доо. За болио доо тэр одоо. Яг үнэндээ сайн нэг маа найз тэгж ярьсан байхгүй юу? Хаусаа зарж байгааг нэ. Яасан найзаа гэдгсэн чинь. За хаста найз хаус байтгаа те 2 өрөө байранда ороод нэг уцаа бариад ингэж сууж байгаа хүмүүс те. iPad-тай лэптопоо бариад сууж байгаа хүмүүс тэр хаусанд амьдраад тэр цэвэрлэгээ, уус, тоог мог нэгдүгээр дийлдэхгүй. Хоёрдугаарт нөгөө гэр бүлийн гоё халуун дулаан уур амьсгал байхгүй болчих. Яг тийм. Тийм шүүхтүүд нэг өрөөнөөс ороод нэг өрөөнд ороод гүйлдэл явдаг. Тэр олон өрөө байшинд амьдраад орохчгүй гэж. Ажлын өрөө байлж та тасархай компьютер авч тавиад өстэй байгаад гэсэн нүүхэн тоосондоо дарагдаад бас чинь гэж. Гэтэ яг тэр хаусанд би хямдхан авч байгаа. За яг тэр чи одоо өнгөрсөн. Манай бархуу жүжигчин биш байсан бол яг ямар ажил хийгээд яг юу болох вэ? Би багтаа нэг уран зураг зурдаг байсан. Зураг зурдаг байсан. Одоо ой ихтэй хараа. Зурагтаа намайг ихтэй ийм багтаа. Би харж зурдаг байсан. Юмыг харж өөрөөлгө зурдаг байсан. Тэгтээ сайн байна.
Чи цонхон дээр ингээ гэрэлтүүлчдэг байсан юм шиг тийм. Ер нь бас анх нааднаас чи ихсэн байхгүй. Тийм үү. Тэгээд сүүлдээ ингээд юм хар зураад юм хар зурхтаа бол яг л адилхан зурдаг. Тийм төвхтэйсэн. Тэгээд сүүлдээ би яг тэр зураг болсон гэж нэг 10 жилдээ нэг охин 7 дугаар ангид илүү 8 дугаар ангид зургийн тэмцээнд орсон байхгүй сургууль. Тэгээд би ангиас шалгараад ангийн лидерүүд нь очиод ингээд зурсан чи би яг гоё юм хараад зурна гэд харах нь урдаа тавьж зурж байсан чи шууд тэрийг хураагаад авчихсан. Тэгэл ердөөс би юу ч байхгүй байсан. Хан мандуу харсан чи ердөөс юу ч байхгүй юм тийм ангид оруулсан. Хүүхдүүд чи ингээд зураал гэдэг амар юм зурж байгаа юм шиг. Тэгээ би өстөө нэг бортолиот гачин бортолиот зураад худлаа нэг уул зураад тэгээ дундаас нь нар мандж байгаа зураад наан нэг гэрмэр зураад гэсэн чи багш сүлд нь зургийн тэмцээнд дуусны дараа манай ингээс орсон хүүхдийн зургийг хардаг. Тэгээд би өөртөө готчихсан байхгүй. За ер нь бол одоо тэгээ хүнийг дөөрэн гэдэг чинь тий дөөрэж амьдраад нэг ашиг олохгүй өөр ингэсэн бас үжил бодолтой байх хэрэгтэй. Тэр үеэс мэдрээ тэгээ за ер нь тэгэл угаасаа зураач болохооргүй л байсан. Зураг байсан байх. Тэгээ би энэ суйст орохдоо жүжигчний ангид шалгалт өгнө гэж бодож ороогүй байхгүй. Би дуулаачийн ангид шалгалт өгөх гэж очиод тэгээ жүжигчэнд бүртгүүлсэн байхгүй. Тэр нь илүү сонирхолтой санагдав байсан юм уу? Би нэг хууд биш үү? Дээр хоёулаа нэг жоохон каракет тэгэл дуусна. Чи амир уусан. Чиг жоо агсан дүү юм бэ? Тэгтээ зүгээр найзаа. Одоо энэ наргаш шүү дээ бас хүмүүс гэр бүлтэй хүмүүсийг бас ингэж яагаад чи тэр энэ бата нийлээд гээд бөө юм бас яагаад хийж байгаа. Голоор сэлээ сүлд нэг орж ирэх хардаа яа. Тэгээд тийм байсан. Тэгээд би магадгүй тэр юунд шалгалт өгөөд тэнцээгүйсэн бол дараа жил нь ч юм уу дулаач ангитан дахиад нэг өгч үзэхэл байсан баг. Тэгээд бүтгээс нүггүй бөөм. Гэтэ чи ингээ нөгөө домог гэх киноны дуу Монгол хувилбараар дуулсан. Тэгээд чин үнэн мөн ингээ дуусаад тийм. Айгу олон дуунууд дууссан юм байна. Киноны дууссан. Чамтай анх дуулаа гэж одоо би чам руу уцчихсан санаж байна. Санаж байна. Лаши томчин таг. Би баг мэдчихэж байгаа биш үү дууных нь нөгөө. Заашлаарай. Би надад чи хэрэгтэй бодож явж исэн байхгүй. Тэгээд тэрний талаар асуумдаа гэж бодож исэн. Яг би таар их ойлгохгүй ингээл те ингээл би чамтай дуулмаар байсан те гэл би бас уулзмаар байсан яагаад би надад зоригч амар хотох гэдэг шүү хандалцаач байгаа юм шиг хандалцаа дахиад хандалцаач байгаа юм шиг бисаа ойлгохгүй за яагаад өөртөө уулзраа та яар өөрсдөө гарсан мэдээлэл донд өөрсдөө өмөрч комент биччихсэн юу гэж хүлээсэн та нарт хүний амьдрал хэрэггүй штэ. Чи миний амьдрал хин тамаатай юм бэ гэдэг үстэй та нараа өөрсдөө гэж бичсэн. Бүр амар дургуй. Би сайхан нэг юм дээр харин юу бичсэн. Би их зүйлсийн юм дээр нэг удаа биччихсэн. Би өөрийнхөө тухай гэсэн шүү. Би өөрийнхөө тухай сайхан нэг юм бичсэн. За шууд өнөөдрийн сайн билүү? Яг гараас гараа. Өнөөдрийн сайн билүү? Өдрийн сайн билүү? Юу вэ? Ганы тухай юм бичсэн. За гэлээ тэгээ өнөөдрийн сайн билүү? Тэгээ. Удах хооронд өөрсдөө бичдэг байхгүй. Тийм нэг сэтгүүлч ирээд манай тоглохын юм яриа авчихсан. Тэр нь сайт дээр тавигдсан байсан. Тэгсэн чи тэрэн дээр нэг ч юм муулаагүй байсан. Би бүр амар баярлаад би өөрийнхөө нэрийг бархуу гэж бичиж байгаад анх удаага хүн муулсан сэтгэлдэлгүй комментууд уншлаа. Маш их баярлалаа гэж бичсэн. Одоо тэрс одоо л татгалаас та байх хэвээр. Саяхан хүртэл би нээж үтсэн чи хамгийн сүүлд би байлээ. Тэрнээс хойш юм нэмж үчээр болол наваа магтах хүмүүс байхгүй байсан. Муулах гэхэлэр миний нэрийг харчаад за болио гэдэг гэсэн юм тийм. Тэгтээ ер нь юм шүү дээ. Бид нар ярьдаг байхгүй. Аглоо ханах бид хэд ингээд нэг өрөөнд цугаад нэг бодаад ингээд байж байгаа. Тэр муул сэтгэл бичиж идэг хүмүүс яг ямар хүмүүс байдیں۔ Өстой саяны нэг тардаг байсан бол тий. Ингээд шууд харахаас яг бичиж байгаа хүмүүс магадгүй нэг цуг газар ажилтдаг тий. Нэг одоо хүрээнд ажилтдаг хүмүүс ойр тойрныхан бичиж байгаа болоогүй болоо. За тэр нь хамаа алгаа. Зүгээр тэр бичиж байгаа гарууд тий. Зүгээр ингээд оройн очингууд ажлаас тарж очиж хоол идчихэл ингээд компьютерийн ард тодлооны интернет сууж байгаа л энэ араа аглуу гэж бархуу гэж X2-ийг тэгээ байсан муулгачууд нэр та нар юу хийгээд байгаа юм бэ
Йоо за зонтийтаа гэж юуч бодохгүй бичсэн байгаа байхгүй зарим нэг нь бол тий. Тэр нэгтэй ингээд эднэр дээр очихтай айгу хүчлээ бүр ингээд ингэж ухаж ингээд наалтаад ингээд бүр зүрхрөө ингээд шигдэж орж мараад тэр зүгээр нь бичсэн хүмүүсийн юм. Тэгээ бид нар дотроо бас нэг тэгж боддتي. Тэгээ түрүү нүрийн асуултандаа дутуу хариулсан шүү дээ. Тэгэхээр цаашаа дахиж өргөжлүүлж дуулах юм одоо. Хамтарч дуулах юм уу гэх юм уу? Тэгж ойлголоо уучлаарай. Би яг ингэж ойлголоо. Тэр чи одоо тэр харьцаа бол тэр үедээ ингээ өнгөрсөн шүү дээ. Уулзаачгүй юу харьцаа яриад байгаа. Надад хамаагүй л дээ. Таарийн урдны юм над ямар ч хамаа байхгүй болтой. Уулзаач хүмүүс юу яриад байгаа. Энэ нэр стадирын үрд минийх гэж авлаач дээ. Тоглож байхдаа селитэй бол нэг ч тааралдаг байхгүй. Би ямар сонирн би одоо би дуучинтайгаа ердөөс ингээ уулзахгүй юм уу гэж. Үгүй шүү дээ. Cross animation хэлүүдээ. Тийм тэд нар өөрсдөө хариуцчихсан байна. Тийм хариуцчихсан. Би тэгээд гайхуулганд би энэ дэрдээс селитэй таарж байгаа гэсэн хүмүүс гайхдаг. Тийм үү? Тийм бараа дуулдаг үстэй. Одоо дуулна үстэй. Дуулна гэсэн үстэй. Нөгөө нэг ярианаас гарах гэдэг юм аа. Түр гараас гараад явж зугтаач идэг үстэй. Бид нар чинь нөгөө тоглолт моголтон дээр бас нэг жилгээ болох үүднээс дуумаа дуулдаг шүү дээ. Тиймэрхүү юм дээр бон хоб биш. Би таараас гоё масан. За. Инээд одоо 100 цаг боллоо. Тэгээ ногоорол тий. Гадагшаа сая хүүхдийн баяраар салхинд гарсан чинь гоё байлээ л дээ. Тэгээ Монгол хөгжөөгөөсөө мэдээж хоньны маха идтгэл байж таар иддэг үстэй тий. Хоньо. Тий. Ямар хоньо? Арснаас хонь өнөртөө айгүй өгөн гэсэн хүүхнүүд айгүй байдаг юм биш тий. Хонь идэх юм уу энэ ч мэгээд тий. Хонь идтгэлтэй. Тэгээ та хонь төхөөр чадахгүй хоньоо гаргаад гизээ сэвэрлээд тэгээ дараа махын ингээд идчихлээд. Бараг үлдээж ирэхгүй шүү. Хүлдэж ирэхгүй шүү энэ хэлээ. Гэхдээ би өстө би дээр харахаас ч санаа зовоод байт. Тийм өөрөө гаргад. Манай хөл хоноо өвчөөд ингээд яаж чадах. Яг хөө тийм гаргаж маргаад. Махаас алгаад ингээд жижиглээд бол яаж хийж байгаа ингээд ивчнэ. Би айлын баг байхгүй юу? Яг л үнэ л хэлээ. Миний дээдлийн ах бол яг тийм ажлыг гард хийдэгсэн. Ингээл үл мүл үдш мэд ширээлтэй хотод ирээл ингээл эсвэл цаасаар болоод ингээл ууц мууц ингээл яг миний дээдлийн ах бол тэрэн дээрээс аюу сайн махцах ингээл мүлжөөл ингээл ингэж мэгт маш сайн. Манай том ах бит хоёр бол тэр юм дээр бол маш муу. Би бол хонь бол тэгж гаргаж бол чадахгүй, хонь төхөрж бол чадахгүй. Маа наад зах нэг удаа хонь төхөрж яхад би хажууд нь умманэднийхээ зогс нөгөө хонь өгч өгдөг. Манай яач чи намайг хөөгд. Тэгээд тэрнээс өөр хонь гаргах гэж хажууд нь байхаас айдаг болсон. Манай аав нөгөө хонь гаргадаг байсан байхгүй. Тэгэл намайг дандаа хөлийн бариулчихна. Хоёр хөлийн барьж игээл би тэгэл өрөвдөл буруу хараад бүр ингээл суугаад байдаг хөлийн дээр дуусч гинөө гэд. Хэн чиний өдөр ямаа гарах болохгүй юу? Чи нөгөө ямаа амар ойрлоо юм биш маа гэж бүр ойрлоод би бүр хараа шууд хөлийн тавиад гэж айгаад бүр ойрлоод байгаа юм чинь шууд хол өгөө тэрнээс хөл мүлэн барахаа байлаа. Йоо одоо та нарын үед бидний үед те одоо чи яг айлын хэлдэг байгаа. Та нарын бидний үед тэгвэл чишгээ бидний үеигүүд ингэ ярьж байгаа. Би чамаас зөрөөд байгаа мөн. Бидний үед байхгүй юу? Та нарын үеигүүд ишаарч байгаа. Бидний үеигүүд ингэ ярьж байна. Одоо би чи надаас ахмад зүү юм болоо. Хамаагүй дүүштэй бид нэр чи. Тэгээд та нарын үеиг ярьдаг байхгүй юу? Биш ээ. Миний дөө та нарын үед Үстаа олчихгүй мэдээ. Таныг юм хэлүүлчихтэй да. Яг та яг гинэ. Үсээ ахуулж ийсэн үү гэж асуусан. Бандаа юм. Юу зүртэй газар ахуулсан юм бэ? Юу сонио асуултаас ахуулж таараш тэгээ. Ахуулж ийсэн үү? Юу шүү дахин өгөөлөгж байгаа юм бэ? Би гэсэн. Өгөөлөгч аа. Хайр алингаа мэдвэхтэй. Үсээ усалж аарууд хөвцөлж явжсэн. Үгүй ёстой тийм ба. Тийм. Би нэгдүгээр ангид орохдоо нөгөө халимг өстэй ч үлээж халимг л болгосон шүү. Тэгээд нөгөө эрэгтэй хөвгүүд өдрч мэйл зарим хөвгүүд андуурж байв. Тийм. Тэгж л болчихсон. Чиний ус одоо бол тийм шинхэн төр биш зүгээр л юм биш үү те? Тийм хөтгөө. Сугны ус муу адил. Ер нь бол хүнд тэр байх ёстой газрууд нь үсэн жоох байх ёстой гэж хэлдэг шүү. Бактери гэж яриад хамгаалдаг тий. Хамгаалдаг. Анхны биетэй. Тэр сүүлийн үе нөгөө лазер хийгээд байгаа эмэгтэйчүүд одоо бактеритэй болоод байна гэсэн үг үү? Лазерт бол зүгээр шүү дээ. Ер нь. Тэгээд. Оо мэрэг хэцүү шүү дээ.
Хоёул сэлгээс илүү баяж шиг байна юм. Тэгэл сэтгэлээрээ буугаад заримдаа би ингээд камер мамер байна гэдээ ерөөсөө мартчихдээ шүү. Тийм үү, харин би яг мартахад ийшээ харах яг өөдөөс хоёр камер харагдаад. Хүрдээс мартаж чаддаг. Бүр ам цангаж чинь тийм амар. Тэгээд уусан бас байдаггүй юм тань. Гүү гоё. Зочин болгоно л манай асуудал. Тийм. Орсон зочин болгоно л гоё усмас тавьчаач гэдэг. Би тавина. Нэг удаа ярьсан дээр усан. Аян тийм. Ийм ундаа жуус мөс үйлдвэрлэдэг компаниуд ч юм уу тий. Хамтраад гоё ажиллаад. Маа аль энийг угаач тий гоё байгаас тий ямар гоё жуус вэ гэж ярилцаа. Тэгээд Монгол контентууд гоё дэмжээл тий. Би зүгээр ингээд хаяада телевизээр ингээд харж байхад Солонгос сериалыг аюух дэмжээд байгаа юм. Голоор нь ямар ч их реклам гардгийг тий. Тэр чинь бол одоо доллараар хөдөлж авч байгаа ш. Нэг ангийн нэг анги сериалыг доллараар хөдөлж авч байгаа. Тэгээд гадагшаага доллар нь урсчлаа. Монгол залуучуудаа дэмжиж ингэж яхан бол надад итгээд энэ NBC-ийг өргөжүүлээд гоё одод оролцоо сериал хийгээч гэвэл би чаднаа. Зохиолын бичээл би гоё сериал хийгээд чадна ч дэмжиж. Сүүн дээр хийж удаг сериал яриад байгаа юм уу гэдэг. Бараг би нэг ойлгохоор би чамайг өөрийнхөө ч л хүлээж авна. Хаяа хамгийн сүүлд хүний хувцс эзээ өмссөн байх. Тоглолт Монголтон дээр биш л те. Зөв хүний хувцс. За бод. Өстө үзег юм байна. Ингээл чамайг старч гинэ гэл би чека тайлал мөрүүлээ. Ой, тийм ба. Романтик. Хармаж. Сөмсч зэг. Би ч одоо өмс. Нүмер л шүү дээ. Нүмэрэндээ одоо хамгийн сүүлд хизээ нүмрөө. Тэгвэл гээд. Тийм баг. Тэгээ тоглолт Монголтон дээр хүний хувцс өмсд юм. Сиш сэлээ. Тэрэнд зураг авалтан дээр тий байгаа. Бид нар илүү их тэгж юу яа шүү дээ. Одоо жишээлбэл цэргийн хувцс, сурандаа хувцс, генерал хувцс олдохгүй шүү дээ. Хүч тэр нэг хулмас молмос шивэр мэвэр тасчдаггүй юу те хүний хувцас өмсөөр. Тэр нэг хадгалтын горим дэм журам. Гайгүй л юм шиг байгаа. Гэхдээ жоохон гайгүй. Үйл ялгид байна. Энийг бол тоохгүй шүү дээ. Генералаас авснуу цэргийн хувцас авч чи. Надаас ялгаж үзээр яа. Дараагийн өмсгч байгаа үн генералаас авах үү дээ. Генерал хайгаа авчихсан. Тиймэрхүү хувцснуудыг чийстэ нэг амар хөвчл юм байна. Тиймэрхүү хувцснуудыг л олдохгүй хувцснуудыг бид нар одоо тэр цэргийн одоо юу гэдэг нөгөө музей зүзэгээс нь гуйж хэрэглэнэ гэхээс ер нь бол сүүлийн үеийн хувцснуудыг бол одоо оюулна. Хоёрчлаа бүрэн тий. Тэгээ хэмжээг нь авч байгаа очих тий. Тий хэмжээг нь. Тэр нь гоё ямар тий. Тэгээ өөрсөндөө тоглолтын бас фонттой болчих тий. Зөндөө фонд байгаа. Энэ дүүгийн урлагийн үслэг болох ч хитүү болчихсон. Тийм байсан. Байсан уу? Тэр бүүнэр чинь жоохон хоогийн шиг юм ийм тодроод. Тэр хоогийн шиг. Генералын хувцсыг дүүнэр алаа хийсэн байсан. Чи ямар амар юм. Энэ цогцсон. Чи зодоо нэрийн хооч баг төстэй юу юу? Энэ барж илтгийг бар нэртэй болохоор амар орилдох юм байна шүү дээ. Чи нэлийн мэдэн чи. Наад уурсны хамаагүй л дээ. Тэгэхээр бар жил гэдэг чинь наа чи яг нэг чи бар жил юм уу? Үгүй. Тухайн үед бар жил төрсөн гэж андуурсан байхгүй. Цагаан сарын өмнө хойны. Үгүй би дахиад жилтэй. Тэгээд бархуу гэдэг нэр өгсөн байхгүй. Яг дахиад дахиагүй юм биш ууднууд. Дахиагүй. Тэгтээ арайчтай бас аавч арайч дахиагүй гэхгүй л байсан багтаа. Дахиамаагүй дээ. би бараас нэг асуулт асуусан. Чихнэртэйгээ өгсөн ярилцлагыг үзсэн л дээ. Тэн дээр эхнэр чинь болохоор энэ хүмүүс бараагүй үгээд. Зочин ногч байгаа юм чи сонсч үзсэн. Чихнэр нь болохоор хэлж байгаа байхгүй манай бараа айгүй тийм зоригтой гинэ. Айгүй тийм зоригтой тийм шийдэмгий. Ер нь найз нар чинь ч гэсэн хэлж байгаа байхгүй. Бүгдээр ингээл нэг жилд нэг юм хий гэхэл яхаа зоригтой өөрсөн хамгийн нэгдүгээрт манай бараа л байдаг гэх танаа найзууд бас тэгж байгаа байхгүй. Тэгээд ер нь эхнэр чинь ч батлалаа найзууд чинь ч бас хэлж дээ те. Тэгэхээр чи юу бүхэл салбартаа яг тийм байдаг юм уу? Зөвхөн хайр сэтгэлээр л юм зоригтой байдаг юм уу? Эсвэл хүн амьтан одоо чамайг өдөө зодтолтой хэрэг шууд зодтолтой чадсан зоригтой байдаг юм уу? Чамайг нилээ шидсэн гой асуулт явж байна. Энэ дээр унчихгүй шиг хандаа дэше таяр яваарэ гэж. Би яг унсаа надад чи бодонгууд бүр ундаг байхгүй юу? Яа чарахгүй яа. Ер нь бол би хүнтэй эвтэй байхыг хүсдэг. Хүнтэй айлуулах, муудалцахгүй байхыг хүсдэг. Муудалцж байгаа хүмүүсийг хооронд нь эвлэрүүлэхийг хүсдэг. Жоохон болохгүй байгаа нөхдөд ойлгуулад ингээд зөв талаас ингээд би өөр жинлүүрийн орд байхгүй. Жинлүү ингээд орд ирсэн. Тэр чинь бас хацтай нэ. Үнний ор байдаг юм шиг санагдав. Би өсөд бодлоо гэж нададсан байна. Тийм жинлс гэдэг юм уу те. Тийм санагддаг. Тийм тэгээд жинлүүрийн орд шулаад би ер нь
ингээд юм тэнцвэрийн л олохыг хүсдэг. Алтан дундаж гэж манай багш их ярьдаг байсан. Жоо бөөрөг юм уу янз нь. Хүмүүс тэрийг бөөрөг хий гэдэг байхгүй. Үгүй би хинт ч гай болохыг хүсдэг. Хүн над гай болохыг би хүсдэг. А би гай болохгүй үднэс юм хийдэг. Хүн над гай болох ч бол тийш гайргаараа ярьж байна. Гайргаараа ярьдаа зүгээр. Би яарах явуулсан. Гайргаараа ярьж байна. Одоо орчин үед бол тэгээд хин нэг юм гай болж юм тэрхгүй л байна. Тэг чи бас нөгөө чамайг хэмэх зэгстэй гэж совцондраа ингээд хүчтэй. Тэгэхээр эмх зэгсийг хаанаас сурваа? Сургуулийн хүмүүжлөөс л ээж аав явах уу? Ер нь бол тэр чинь нөгөө суур хүмүүжлэлээд юм л гэрийн. Гэрийн хүмүүжлэл. Тэгээд би хүмүүж ярэ гэж ажиж байгаа. Гэрэгс нөө. Юуны хүмүүжлэж вэ? Гэрэгс нөө. Манай боо тэр чи манд хахаас цээжээр тагалцдаг шүү дээ. Хахаас цээжээр. Йоо. Ястаг баярлалаа юу. Үстэй арчиж. Нөгөө үс байхгүй. Үс хар үс. Би ч дээр дөрөв ахта. Би чамд тийм юу ч асуугаагүй наа. Бүр бод би чаас ахтайгаа гэж юу ч асуугаагүй. За тэгэл тэр. Би амар артай шүү гэж аахгүй. Тэгээ ах нар маань үстэй жээштэй гэж байгаа баг гэдэг шүү дээ. Би ойлголоо. Чи ер нь хэр зэрэг зоригтой бүх салбарт зоригтой юу гэсэн чинь шууд тэгээд ерөнхийдөө ингээд бүргээ. Тий. Ингээд ихтэл байхыг боддог хүмүүс. Зоригтой хүн шууд зодтолтой хүнийг хэлдэг байхгүй. Би чамд хэлдэг байхгүй тий. Йоо, энэ бүр нэг дугаар. Намайг энэ нэг дугаар дээр намайг бүр одоо асуу. Одоо яар мэр гэдэг шээ. Би бүр амар өөр өстэй. Энэ ч гэсэн гоё энэ юм. Гоё энэ. Би тэгсэн чи би мэдгүй явж одоо л ятаа яа. Бид гуравтай хамт байгаа шиг мэдрэмж авч чадчихлээ. Бид гурвын хийж байгаа энэ нэвтрүүлгийн маань зорилго тэр байхгүй. Яг үзэж байгаа хүн бид гуравтай хамт байгаа шиг байж чадчихвал энэ айгүй гоё байна. Чи би ингээ Facebook дээр комент уншижсэн байхгүй. Чиний залуу MBA цэлийн нэвтрүүлгийг үзэж явж байгаад зам гараад явж байгаа гэдэг нэг цагтаа өстө бүр зочдлын бүр шүлцээ гаргаад инээ гэдэг нөө. Нэг залуу бүр бутаага цацаад нэг бутаанд юу буруу ордоор нь ороод гинэ юу. Тэр амар гэж татчих инээдэг хүн байна те. Амар. Юу ингээд утсан дээрээс үзээ явж байсан юм байна л та те. Тийм байл. Яг юун дээр хэлсэн юм бэ? iPad гэсэн баа. Ингэдэг штэ нэг ингээл жоохон багт ч тэр юм уу, одоо ч тэр юм уу зарим хүмүүс би мэдгүй. Би ер нь өөр дөр ярихад бол жоохон багт л гэж ярина л да. Жоохон багт нэг октодтой танилцаад ингээл хоёроо болдог штэ тий. Тэгээ чи ингэж залуутай ингэж ярьсан. За тэр охин минь шүү. Тэр хувцастай тэр нь минийх шүү гэж тэгж чи ярьжсэн. Ярьжсэн. А яг ярьжсэн шүү. Манай байрныхын чинь ингээд 5 6 банднаар ингээд үерхдэг. Уг нь 10-аад мянга байдаг л та. Гэхдээ октод нь 5 6 байсан болохоор бараа үерхдэг гэж ярьж болохгүй. Тэгэхээр айгүй муухай юу. Банд хоорондоо үерхдэг гэр айгүй муухай найзлдаг шүү дээ. Бид жоохон буруугаар ойлгохгүй л бид тэрс засаад яваад одоо яхаа үерхийг яах за тэр. Намайг засаад яваад тэр 5 6 найзууд маань ингээд бас байрныхаа 5 6 жоохон октодтойгоо ингээд найзлахтаа хэвлээ. Тэр нь минийх шүү, Ариунаа чинийх шүү, тэр нь мөхцөлөнгийн тэрнийх шүү гэл ингээл ярьдаг байхгүй. Тийм үү. Ярьж ирсэн юм байна те. Цэд эмгтээчүүд тэгж ярьд юм уу? За тэр айтаахан гоё иймэрхүү ноон цанцтай минийх шүү гэдэг юм уу? Тэгж ярьсан. Гүү тэгж ярьсан. Хичээд минийх шүү энтерхгүй. Одоо л явахтаа одоо миний үеийн эмгтээчүүд бол аста тэр амар таалагч чинь тэрийг би авчихаа өдрийг гэж л ярьдаг болохоос биш. Одоо тэгтээ одооны хүүхдүүд бараг дээр охтууд нь тэгж ярьдаг болсон юм шүү. Тийм үү? Тийм. Дээр үгүй намайг ямар тийм сонирхдаг ш та нарыг л. Хит дээгүүр бас битээ үнэлжээ гинэ. Тэгэхээр би нэг өөрийгөө дандаа доогоор үнэлээд байдаг байхгүй юу? Энэ бас буруу юм шиг байна те. Би тэгэл нэг наад чи яг л алтан дундчиг л хэлээд байгаа юм. Алтан дундчингүүд бөөрөнхөө биш байхгүй юу? Гэтэ тэр чинлүүрийн ордлохоор алтан дунд ч юм шиг. Тэр би сайн тэр ярьдаг юм дээр нэг ингэсэн гинэ. Манай нэг найзын найз юм би бас танихгүй л дээ. Яг ингээд хоёр хүүхэн найраад яг гой болгосон юм байна л да. Тэгэл чи ингэ аваа за эртгэнгээс тохироод ингэ янзлын манзлыг гал нөгөөд ч хоорондоо ярьж гинэ. Тэгсэн чинь нэг залуу тэгнэ. Нөгөө залуу тэр ингээл над руу хараад хөөрхи инээгээл байгаа тэр нь минийх шүү гэдгийгсэн байна л да. Тэгэл за гал тэгэл хоёроо ингээд салцаагаал явсан юм байна л. За яасан бэ гэж юу болсон нэг хөөрхи инээгээд дэсний болсон гэж. Үгүй тэр чи гилчиг юм байна. Яг гилчиг орог байсан гэдэг ийм үг.
Тэр найлаа хатдаг тань. Тэр надраа хараа тэр хөөх хинийгээр ингээд яг Тэгтгээр даа. You know. Тэгээд габал нөгөө. Өөр авир гэлчилдэг шээ. Тэгээд нөгөө уруулыг чи ярьчихсан. Бойлоор очив. Бойлоор. Хоцтой маш. Хоёр залуу танилцаж иннэ. Одоо чи би та хоёрыг хоорондоо танилцаж байгаа байхгүй гэж нэг нэ. Тэгсэн чи залуутай хийж ирэн чи тэр охин таалагдахгүй хоол мол хийж байгаа тоглолоо гэрээ гэсэн юм байл да догоо өнгөр гэсэн юм байл. Яг хоол мол нэрээ суужс чи имэгтэй нөөдөс. За. Эмэрхүү юмнууд л амьдрал дээр үргэлжилсээр л байна тий. Гоё. Манай нэвтрүүлэгт ордог зочд маань бүгд тэр амар гоё өрөө хэлдэг аахгүй юу? Тийм. Тэгэхээр одоо манай юм бол хогоо битээ. За. Чиний гоё өрөө. Дөгөөч. Яа. Хогоо битээ. Ихтэй тийм буруу өрөөч биш л дээ. Яах гэдэг вэ? Энэ зүгээр. Яах гэдэг вэ? Битгээ баа битгээ. Чамд зохины жадсан амар уурлаа. Тэр муу уураа бэр сурах хэрэгтэй. Гоё өрөө. Зүгээр энгийнээр зүгээр л залуучуудаа гоё өрөөлж. Гоё зүйл хийдвэл бас сайхан тий. Ер нь бол би биенээ л хайрлаж авах хэрэгтэй. Хайрлаж биенээ энийг би бидээ гэдэг юм уу нацэг түрүүжига юмруу ороо явчихсан. Хүн хайрлах. Одоо би нэг Twitter хэрэглэдэггүй шүү нэрээ тэрийг. Тий. Twitter хэрэглэдэггүй. Тэгээд миний нэрээр сэрчмаа гэдэг Twitter нээсэн аккаунт нээсэн зөндөө олон сэрчмаа сейлинер байлаа. Тэгээд миний Facebook-наас зургийн маань аваад ерөөсөө өдөртөө зөндөө олон дагалдагчтай болсон. Тэгэхээр тэр хүмүүст битгий итгээрэй найзаа. Тэгээд хүүнээ хайрлаа гэдэг чинь бас сайхан тий. Энэ бэлэг. Би нэг өөрөө хэлчих болох юм уу тий? Тэгээд хогоо. Сэдик манай энэ хогоо гэж юм уу? Би чишээд явсан. Би нэг машины цогоор хог хайж байгаа гэдэг ярьд. Тэрнээс манай энэ бол хогоо битээрээ гэж тий. Тэгээд манай Unitel юу яж байгаа? Гэхдээ Univision байгаа. Манайх тавих гэсэн чи танаа ханыг чинь цаолоо нэг гаргахын тулд өрөм хэрэгтэй юм байна. Тийм байхгүй тэгээ. Яг зүгээр одоо сүүлдээ айгуу гай болсон байгаа. Би ярьж байгаа айгуу гэсэн үг үү. Манай уугнаар реклам бичсэн. Smart box нүнгүү, суйрлуулт нүнгүү. Ийм би чамд ийм их юм бичвэгээ за. Би тэр чамд. Тэгээд энэ дэвш харсан санаа за. Чиний дараа нь өөр бэлэг байгаа шүү. Энд чи өөрийнхөө бэлэг өгсөн. Энэ машинд аваад тийм хаглаатай. Ийм шилэн. Доор ясаг хөх юм палач шиг тийм. Халуун. Юу юу байх зэрэгтэй. Палач. Ээжтэй. Оо. Голоод байгаа маа шиг. Голж дээ. Чи өөрөөсөө унгач. Хайцанд наач. Цэний яасан бас дэрэг чанд бэлгэж байгаа шүү. Тий. Би өгч тий. Манай Unitel-ийнхэн CD дээгүүрээ надад бас өгсөн. Тий. Надад гарах зүг гэсэн яасан. Unitel-ийнхэн энэ би сүүлд зөөрөлнөө утас муцаараа гой зураг аав сүүлийн S5 өгнө гэдсэн. Юу болж байгаа вэ? Тэгвэл хүмүүстэй үзэгчтэй харуулах гэж байгаа. Харуулах гэж байгаа. Тэрийг нэр хэлчихэ. Дараагийн нэвтрүүлгээр тэр сэлийн бариаг өгөөгүй байна гэсэн үг шүү. Тэрийг яг урдчаарай гэж манайхаа. Хатгалцгаа харахгүй санал гэдэг тэр уугныг нь тоглосон рекламч тэр байхгүй. Одоо жишээлбэл бид нар Unitel-ийн 3 хэрэглэж байх юм бол бид нар жилд 360 мянган төгрөгийн үйлчлэгээ өнгөө авч болж байгаа хэрэг. Одоо жишээлбэл Hollywood Box гэж байгаа тийм чинь маш олон Hollywood-ийн гоё кинонууд орчиж байгаа. Тэгээ би сард 30 мянган төгрөгийн кино өнгөө олчиж байгаа хэрэг. Ирэх өгчөж байгаа. Тэгээд 12 сараар үрчгээ 360 мянган төгрөгийн үйлчлэгийг би өнгөө авах гэж байгаа. Бид 3 Unitel-ийг хэрэглэж байх юм бол өнгөө бүртгүүлэл болоо. За ам цангачлаа. Тарцаах уу? За бүтрээ. Тэгээс өдрөө. Машин чи битсэн байгаа. Битсэн. Дараа нам барих юм байна.